Сайн байцгаана уу? Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн археологийн тэнхимийн ахлах багш төгсөж жаргал байна. За, та бүхэнд өнөөдөр өхний хтайван онцлогооны чиглэлээр лекц уншихад бэлэн боллоо байна. За, өхний хтайван шинжилгээний үүрэг нь бол цул эдийг уйланхаагаас ялгах, цул эдийн хортой оргууг нь ялгах, зүүнний байрлал тодорхойлох, соруулга болон биопси их хөтөч болох зорилгоор бол ашигладаг байгаа. За тэгэхээр цул эдийн хортой оргууг ялгахдаа хэлбэр хэмжээ захирмаг үүсвэрийн доторх бүтцийг нь анхаарах хэрэгтэй. За өхний эмгэгүүдийн үед бол ерөнхийдөө өвдөлтгүй бэрсүү, өвдөлттэй бэрсүү, мөн өвдөлттэй боловч бэрсүү тэмдэгдэхгүй байх, бага зэрэг хөх эмзэглэлтэй байх, эсвэл хөхний давчнаас ялгарл гарах, хөхний давчны эмгэг өөрчлөлт, хөхний толгой дотгошоо татагдах юм уу, эсвэл өхний толгой шархлах гэх мэтчлэнгийн эмгэг өөрчлөлтүүд өхний хэмжээ хэлбэр өөрчлөгдсөн гэсэн ийм шинж тэмдгүүд илэрч болно. За тэгэхээр хэрвээ өвдөлтгүй бэрсүү байх юм бол өвдөлтгүй бэрсүү тохиолдлоо гэхэд энэ маань өхний өмнөч байж болно. Зөвхөн хоргоо зүгээр уйланхайч байж болно гэсэн үг. За өвдөлттэй бэрсийн хувьд бол голцвол уйланхай эсвэл буглаа энэ хөл эмэгтэйчүүдийн хувьд бол горьтох гэдэг тийм ээ буглаа байж болно. За мөн өхний өрөвсөл өмнө байж болдог. За хөх эмзэглэлтэй өвдөлттэй боловч бэрсүүгүй байх нь бол голцвол биений эмтэй холбоотой мастабатинуудын үед тохиолддог байгаа. За өхний давчнаас эмгэг ялгарл гарах нь бол бас хэрвээ цусрахыг ялгц гарах юм бол хортой авдар байж болно. Цусрахыг биш тохиолдолд бол цоргоны өргөсөл, цоргоны өрөвслүүд энэ төр бас байж болно. За хөхний давчны хувьд бол хөхний давчны өөрийнх нь бидасын эмгэгүүд бас байна. Үүнээс гадна хөхний хорт авдартай холбоотой хөхний давч дотгошоо татагдах, яг хавдартай хэсэг рүүгээ хогоош татагдах гэсэн энэ шинж тэмдэг бас илэрдэг байгаа. За хөхний хэлбэр хэмжээ бол дотроо масс ямар нэгэн үүсгэр байгаа тохиолдолд томорч болно. За энэ лекцийн маань гол зорилго нь юу юм гэхээр хтайван онцлогооны эмч нарт дэлхийн нийтээр мөрдөж буй өхний хтайван стандартыг танилцуулах зорилготой байгаа. За өхний хтайван онцлогооны энэ стандартыг BIRADS буюу Breast Imaging Reporting Data System гэж хэлдэг. Тэгээ энэ олон улсын стандартыг бол манай 2012 онд эрүүл мэндийн яамнаас гаргасан хөхний гайдлайн удирдамжтэр энэ BIRADS системийг мөрднө гэж заасан байгаа. За өхний хтайван онцлогоо ихтэй скрининг зорилготой эсвэл оншилгоо, эмчилгээ хяналтын зорилготой хийдэг. За бүгдээрээ хөхний хтайван шинжилгээ хийхээ өмнө хөхнийхээ анатомоос давчсааны нас бий гүйцэн эмэгтэйчүүдийн хүн цээжний урд ханад 2 ба 7 дугаар харганы завсар өвчний дунд чугамаас сугны урд чугамны хооронд байрлах 15-аас 20 хэлтэнцрүүд буюу лобусоос тогтдог байгаа 3-5 см-ийн зузаантай эрхтэн. За хөхний хэлбэр дээр бол хэмжээн дээр яадаг вэ гэхээр хэмжээ том байна гэдэг маань зарим тохиолдолд тархалтай холбоотой өөхлөг эдийн бүтэц илүү байх тохиолдлууд их байдаг. За өхний эдийн үндсэн бүрдэл хэсэг болох булчирхайлаг эдүүд нь хэлтэнцрүүд энэ сүүний цугуунцрууд руу сүг ялгаруулдаг. Сугунцрууд нь нийлээд сүүний сувг буюу том лактопирус синусэст нээгдээд хөхний давчаар сүг ялгаруулж өгдөг байгаа. Тэгэхээр хөхний үндсэн эдийн завсар зайгаар өөхлөг эдүүд Куприйн холбоосууд байрладаг. Тэгэхээр хөхний хэмжээ том байна гэдэг маань бас өөхлөг эдийн хэмжээнээс бас хамаардаг. За энэ бол хөхний хтайван шинжилгээний төрслөл харагдаж байна. За арьс, тэгээд арьсан доорх өөхлөг, тэрний доор хөхний бүс, тэгээд доошоогоо цээжний өмнөд тань. За энд бол хөхний анатомиг сая багшийнх нь хэлсэн лобус буюу хөхний булчирхайлаг эдүүд тийм ээ. Лобусууд хэлтэнцрүүд гэж яриад байгаа. Тэгээд тэндээсээ сувгууд байна. Сувгууд нь нийлээд дээр лактопирус синусээр өргөжлөл хөхний давчаар сүг ялгаруулдаг ийм бүтцтэй. Тэр саарлаар төрслөгдсөн хэсэг нь болохоор Купри холбоосууд байна. Шаргал хэсгүүд нь дандаа өөхлөг эдүүд. За тэгэхээр нөгөө хтайван шинжилгээнд дээр болохоор дээр артлалынх нь 2 дугаар хэсэгт байгаа төрслөлээр ингээд арьсан доорх өөхлөг, тэгээд Куприйн холбоосууд болон хөхний лобусууд, тэгээд сүүний булчирхай сувгууд энэ төр маань бүгдээр нийлээд хөхний бүссийг тэр шар өнгөөр төрүүлсэн хэсэгт харагдаж байна. Тэрний артлалд нэг хэсэг хоосон орон зай бол байна. За тэгээд тэрний артлаар ретромамар ниспис буюу хөхний арын зай гэдэг энэ
яг өхний эдийнхээ булчирхаалыг эдийнхээ ард байдаг зай байгаа. За энд бол юу хийдэг вэ гэхээр голцоо пластик мэслийн үед хөх томруулах мэсэл ихтэй энд бэгийг бол хийж өгдөг байгаа тийм ээ. За тэгээд паст байгаа. Тэгээд тэрний дараа мускулус булчин цээжний өмнөд булчин харагдаж байна. За тэгэхээр өхний бүсийг сая багш нь тайлбарлсан тий арьс арьсанд орох өглөг өнгөц цайлс өхний эдийн бүс гүн хальс өхний арын зай хөглөг булчин буюу мускулус пектораlis маяр тэгээд хавирга болон гялтан хальс. Тэгэхээр бид бол өхний хитаан онцлогооны стандарт гэхээр Америкийн арилжаагийн коллежоос гаргасан стандартыг дэлхийн нийтээр мөрддөг байгаа. Тэгэхээр улс орон болгон өөр өөрийн стандартуудыг гаргахдаа тодорхой хэмжээний судалгаатай тэр судалгааныхаа үндсэн дээр бага зэрэг энэ дээр тэр категори буюу яг дүгнэлтэн дээр жоохон өөрчилж ингэж гаргасан байдаг. Ер нь бол яг үндсэн чиг нь бол ерөөсөө энэ Америк арилжаагийн коллежийн Баярад стандартыг тэр чигээр нь хэрэгэлдэг байна. За энэ стандарт дээр зааснаас 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгчийг хэрэгэлдэг. За фокусын бүс нь голомтын дунд тохирсон байх. Дүрсийн тодорлыг энгийн уйланхайг цуллаг үүсгэрээс ялгахгүйцээр тохируулах. Өхний голомт дөөрчлөлтийг перпендикуляр 2 проектод харсан байх. Голомт дөөрчлөлийн хамгийн дээд хэмжээг авсан байх шаардлагатай гэж үздэг. Мөн голомтод өөрчлөлт зайлшгүй хийсэн байх тэмдэглэгээнүүд байна. Энэ дээр болохоор баруун хүү, зүүн хүү гэдгээ зайлшгүй бичиж өгнө. За тэгээд тэрнээс гадна голомт дөөрчлөлтийг бол 4 квадратад хувааж үздэг. Өхний товчоор дайруулад перпендикуляр 2 шугам татаад тэгээд яг нь гадна дээд квадрат, гадна доод квадрат, дотор дээд квадрат, дотор доод квадрат гэх мэтчлэнгээр ингээд 4 квадратад хувааж үзэн. За тэгээ өхний товчоо бол төвлөөд цагийн зүйний дагуу диаграмаар ас үзүүлж болтгоо. За тэгээ үүсгэн бүртгэгчээ болохоор өхний товчноос хэр зэрэг аслагдсан байгааг хэмжиж тавьдаг байна. За мөн мэдээж энэ үйлчлүүлэгчийнхаа овг нэр, бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдөр, шинжилгээ хийсэн он сар өдөр, тэр шинжилгээ хийж буй эмнэлэг, тасаг, эмчийн нэр бол тодорхой байх ёстой. За энэ дээр харахад бол өхний хитаавын шинжилгээ хийхдээ сая 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгч ашигладаг гэсэн. Тэгэхээр 7.5-аас дээш шугам үүсгэн бүртгэгчийг ашигладаг байгаа. За эхний төрслөл дээр бол конвекс үүсгэн бүртгэгч, бүдэр гадруутай үүсгэн бүртгэгч харагдаж байна. Тэгэхээр бүдэр гадруутай үүсгэн бүртгэгчийн хувьд бол энэ өхний шинжилгээ хийхэд жоохон тохиромж муутай. Тэр төрслийг харахад бол 3.5 МГц бүдэр гадруутай үүсгэн бүртгэгчээр өхний хитаавын шинжилгээ хийгээд үзэхэд тэр харагдаж байгаа байдал нь бол харьцангуй бүтгэн сайн ялгарч харахгүй байна. Тэгвэл шугам үүсгэн бүртгэгчээр хийгээд үзэхэд их тодорхой үүсгэр маань харагдаж байна. За тэгэхээр өхний хитаавын онцлогоог шугам 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгч ашиглан шинжилдэг байна. Өхний хитаавын онцлогооны заалтын үед харьцангуй залуу эмэгтэйчүүдийн хүнд бэрсүү тэмтрэгдэх, маммографийн хэвийн бус зураглал илрэх, өхний товчноос эмгэг ялгарл гарах, жирэмсэн эмэгтэйчүүдийн хүнд өөрчлөлт гарах. Ягаад гэхээр жирэмсэн эмэгтэйчүүд маань туяаны ачаал авч болохгүй тийм ээ, шууд маммографи хийж болохгүй байгаа. За мөн өхний буглаа маститийн үед мөн давтан үзлэх өхний мэслийн дарах хяналтуудын үед бол хэрэгэлдэг байгаа. За бас хитаавын хяналтанд дор эдсийн шинжилгээ авахдаа зайлшгүй эхо хяналтанд дор хийх шаардлагатай. За эсвэл маммографийн хяналтанд бас хийж болдог, МРИ хяналтанд ч хийж болдог байгаа. За уйланхаас оруулах ажилбар хийхэд бол бас хөтөж болгож ашиглана. За мөн өхний эдийн нягчил ихтэй эмэгтэйчүүд бол өхний хитааваа бол шууд заалтаар хийдэг. Тэр өхний эдийн нягчил ихтэй гэдэг нь юу юм гэхээр маммографийн шинжилгээ бол ер нь 40-с дээш насны эмэгтэйчүүдэд үндсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн аргадаа орж ирдэг байгаа. Тэгэхдээ тухайн тохиолдолд дааврын ямар нэгэн хямралтай эмэгтэйчүүд маань өхний хитаавын өхний тэр доторх булчирхайлаг эдийн бүтцэд хамгаалсан нягчил өндөртэй байх юм бол тухайн тохиолдолд маммографийн шинжилгээгээр үүсвэр илрүүлэх гэдэг төвхтэй байдаг. Тийм болохоор өхний эдийн нягчил ихтэй эмэгтэйчүүдэд эхо шинжилгээгээ төрүүл сонгодог байна. Мөн маммограф маань цацрагийн ачаалтай шинжилгээ учраас туяанд хит мэдрэг эмэгтэйчүүдэд эхо шинжилгээ хийдэг. Өхний хавдрын удамшлын анамнезтэй хүмүүс бас эхо шинжилгээ хийдэг. За бидний энэ нөгөө мөрдөх гээд байгаа Баярад буюу Breast Imaging Report Data System гэсэн энэ системийн маань яг нөгөө сурах хүч нь бол энд харагдаж байна. За тэгэхээр энэ олон улсын стандарт бол анх 1992 онд анх энэ олон улсын стандартыг бий болгосон. За тэгээ 95, 98 он, 2003 он, 2015 онуудад шинжилсэн байгаа. 15 оноос хойш шинжлэгдээгүй байгаа. За 2025 онд бол дараагийн шинжилэл гарахаар ер нь бол
төлөвлөгдсөн байдаг. За тэгэхээр энэ түрүүн багш нь хэлсэн үүсгэн бүртгэгчийн байрлал захта өхний довчийг төвлөөд тэгээд перпендикуляр хоёр шугам татаад тэгээд баруун зүүн хөхөө дурдаад аль квадратад байгаагаа тоочж чинь гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр ингээд баруун талд нь баруун хөх, зүүн талд нь зүүн хөх гэдэг ингээд төсөөлөд үз. Тэгээ өхний довчоо дайруулад перпендикуляр хоёр шугам татсан байна. За доод талд нь бол нөгөө цагийн зүүнний дагуу диаграмаар үзүүлсэн байна тий. Тэгэхээр энд бол яг вэхээр өхний довчноос аслагдсан зайгаа бичиж өгнө. Ямар нэгэн үүс хурмаас илрүүлэхэд биднес маань өхний хитаавн шинжилгээг одоо хавдрын скрининг буюу эрт илрүүлэхт хэрэглэх гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр скрининг шинжилгээнд дээр үүсгэр мас олдлоо гэхэд өөрчлөлт олдлоо гэхэд тэрийг хэдэн цагийн төвшөнд аль хөхөө эсвэл аль квадрат дөө за бүрд наривчлах юм бол хэдэн цагийн төвшөндөө өхний довчноос хэдэн сантиметр зайдвэ гэдгийг тодорхойлж бичнэ гэсэн үг. За жишээлхэд баруун хөхний 12 цагийн чиглэлд тийм ээ энэ мас байна гэдгийг тодорхойлж өгнө гэсэн үг. Тэгээ хөхний довчноос аслагдсан зайг нэмж дуртаж өгнө гэсэн үг. За тэгээд заашгүй хоёр перпендикуляр хавтгаагаар наривчилж үүсгүүрээ шинжилнэ. За хэмжилт ихтэй бол ерөнхийдөө үндсэн 3 хэмжилт авдаг тийм ээ. Ягаад тэгэхээр үүсгэр мас гэдэг маань орон зайд байгаа. Тэгэхээр орон зай хэмжилт энэ. Тэгэхээр өргөн, урт, зузаан 3-ыг бол заашгүй хэмжиж өгдөг байна. За тэгээд олдсон үүсгэр масаа болохоор дотор нь хэлбэрээр нь 100 хэлбэртэй, дугуй хэлбэртэй, зөв бус хэлбэртэй гэдэг 3 ангилчдаг байгаа. За ийм хялбархан ер нь хялбарчилж өгсөн стандарт байхгүй юу? За дараагийнх нь болохоор тогтцоор нь арьстай параллел уу, параллел бус уу гэдгийг хардаг. Тэгэхээр хэвтэй зүүн буюу арьстай параллел. Нэг үгээр хэлэх юм бол өндрийн хэмжээнээс өргөний хэмжээ нь илүү үүсгэр. За нөгөөх нь болохоор өндрийн хэмжээ нь өргөний хэмжээнээс илүү үүсгэр гэж үздэг. Тэр нь болохоор арьстайгаа параллел бус. За ингээд хоёр ангилчна. За дараагийнх нь болохоор зах хэрэмгээр нь болохоор цагираг бус гэх хоёр ангилна. Тэгэд цагираг гэдэг нь бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Жигд юм цагираг бүтцтэй. Цагираг бус гэдэг нь болохоор зах хэрэмг нь бүдэгхэн сайн ялгарч харагдахгүй тийм. Эсвэл өнцгөлсөн. За тэгээд бичлэлд олигонтой байж болно. Мөн юм цацарсан. Үүсгэр нь сайн анзаарагдахгүй байгаа юм шиг тийм цацарсан хэм маягтай байж болно гэсэн үг. За хэл хязгаараар нь бас яах нь вэ гэхээр эргэн тойрныхоо орчныхоо эдээс сайн ялгарч харагдаж байгаа. За эсвэл чинь орчныхоо эдээс ерөөсөө сайн ялгарч харагдахгүй байгаа буюу эхоген хаалаа үүсгэсэн. Эхогений хүрээ үүсгэсэн гэж ингэж хоёр ялгаж ангилж болно. За мөн та бүхэн мэдж байгаа эхо шинж тэмдгээр нь болохоор эхо ойлт орно гэсэн үг тийм. Эхо ойлт орно, эхо ойлт ихсэн буюу хайпер эхогеник. За эхо ойлт багсан хайпо эхогеник. За тэгээд эхо ойлт орчныхоо эдтэй адилхан буюу айзо эхогеник. Холимог эхо ойлттой буюу комплекс масс мөн анэхогеник үүсгэр гэж ингэж ангилж болох нэ эхо ойлтгүй. За дууны долгионы арын сарнилын шинж тэмдгээр нь сарнилгүй, сарнил ихсэн, сүүдэрсэн гэд ангилчихна. За мөн энэ яг нь 2-оос дээш шинж тэмдэг хосолсон бас байж болно. Тэгэхээр та бүхэн харж байгаа энэ төрсөн дээр ямар ч сарнилгүй цэвэрхэн ардлын хэсэг нь тэ энэ эхо төрсөн дээр харагдаж байгаа дээдлийн хэсэг маань юу гэсэн үг вэ? Урд хэсэг гэсэн үг шүү дээ, тэ? Доошоогоо л ард хэсэг болоо явчихдаг. Тэгэхээр өөсгөрийн ард хэсэгт ямар ч сарнилгүй байж болно. За эсвэл сарнил ихсэн гэдэг нь баг зэрэг хоёр талаасаа ингээд сүүдэр өгөөд эхэлсэн байж болно. Эсвэл бүр акустик сүүдэр өгсөн байна гэсэн үг. За үүнээс гадна яг биднүүсийн шинжилгээ хийж явах явцад нэмэлт ийм өөрчлөлтүүд бас байж болно. Энэ дээр сувгийн өөрчлөлт байж болно, сувгийн өргөсөл, за эсвэл Куприйн холбоосын өөрчлөлт, хаван, бүтэц хэвдрэл буюу дисторшнууд тэгээд арсны зузаарл, арс татагдсан шинжүүд гэх мэтчлэнгийн нэмэлт өөрчлөлтүүд бас ажиглагдаж болно. Тэр болгоныг тоочж чинь гэсэн үг. Гэхдээ бас яг л нөгөө цагийн зүүнийхаа дагуу байрлалаа заагаад явчихна гэсэн үг. За мөн өхний хор тавдрын гол шинж маань ялангуяа дактал карцинома инситу буюу сувгийн доторх байран өмнгийн хувьд бол шохоочлтуудаар хилэрдэг байгаа. Сувг дотор бөөгнөрсөн бичил шохоочлтуудаар. Тэгэхээр энэ шохоочлт маань эход бол их харьцангуй муу дүрслэгддэг байгаа. Тэгвэл бас харагдана. Тэгэхээр үлэмж шохоочлттой буюу том шохоочлттой энэ 0.5 мм-ээс дээш. За голомт өөрчлөлт хараглаа гэхэд тэр дотроо шохоочлттой, бичил шохоочлттой эсвэл голомт өөрчлөлт ерөөсөө харагдахгүй мөртлөө зүгээр ингээд эд дунд ийм бичил шохоочлтын өөрчлөлт байж болно. За энийг бол бас сайтар ялгаж харах шаардлагатай. За
За тэгэхээр энэ нь болохоор нөгөө дөрөв багш нь хэлжсэн ерөнхийдөө хөхний скрининг илрүүлгийг бол маммографийн шинжилгээ нь 45-аас дээш насндаа илүү мэдрэг шинжилгээ байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хөхний эдийн ягчил сүнний булчирхай хөгжил маань буураад ирдэг. Тэр үед бол яг вэхээр илүү нөгөө нэг өөхлөг эдээ умгаалаад ирдэг учраас маммографи ихэд бол илүү масс үүсгэрүүд маань илүү тод харагддаг байгаа. Тэгэхээр тэн дээр бол яг нь биднээс ерөөсө тэмдэгдэхгүй байгаа массан дээр ийм бөөгнөрсөн бичиж шохочлтыг олж илрүүлдэг онцлогтой байгаа. Тэгэх юм бол шууд юу гэх вэ? Энэ бол дактил карцинома инситу байна, сувгийн доторх байран хүн байна гэж оншилж болдог. Тэгвэл яг энэ дактил карцинома инситугийн хувьд бол яг вэхээр хитаан шинжилгээ маань жоохон мэдрэг бус байдаг. Тэгэхээр энэ дээр сайн анхаарч дайл болохоор тэр бичиж шохочлтуудыг та бүхэн маань олж харахыг хичээх хэрэгтэй байх нэ. За мөн үүнээс гадна бас онцлог юм тохиолдод байж болно. Цэгрүүт бичил уйлын ханууд, арьсан дээрх болон арьсан доторх үүсгүр янз бүрийн одоо сүүлийн үед бол хүмүүс маань яадаг болсон гэхээр алтан утас суулгах гээл те янз бүрийн бодисууд бас арьсан доороо гоо сайхны зорилготойгоор шахуулдаг болсон. За энээс гадна яг вэхээр гадны биетүүд хөх томруулах хаалгаа хийлгсэн байж болно тийм ээ. Бээгүүд одоо 2 дахь төрслөл дээр бол ерөнхийдөө юу вэ гэхээр гадны биет байна те. Тэгэхээр энэ гадны биетээс бол ямар ч төрслөл байхгүй шууд ингээ артефакт үсээд явцдаг байна. За мөн хөхн доторх тунгалгын булчирхаанууд томорсон байж болно. Мөн сугны тунгалгын булчирхаанууд бас томорсон байж болно. За мөн хэрвээ колор доплер буюу өнгөт доплерын горимтой тийм их тайван аппарат байх юм бол та бүхэн маань өнгөт доплероор заашгүй үүсгэрээр шалгах шаардлагатай. Тэгэхээр энд бол яг нөө голомт дүүсгэрийн дотор судасчил тодорхойлогдож байна уу үгүй юу те хажууд нь байна уу хүрээлэн буй орчны эдэд тархамал хэлбэрийн судасчил нэмэгдсэн байна уу гэдгийг сайтар ялгаж харах шаардлагатай. За сая багш нь та бүхэнд яасан бэ гэхээр өхний их тайван онцлогооны стандартыг хамгийн энгийнээр тайлбарлалаа. Тэгэхээр энэ өхний их тайван онцлогооны хийхэд анхаарах үүсгэр илрүүлээд шинжлэх зүйлсүүдийг тайлбарлсан. Тэрний дагуу та бүхэн одоо энэ төрслөл дээр үнэлгээ өгөөд үзтээ. Өхний их тайван шинжилгээний зурган дээр. За бүгдээрээ ажиллаад дууссан байх гэж бодож байна. За тэгэхээр өөрсдийнхөө хэрхэн зөв ажилласныг шалгаад үзээрэй. За та бүхний ажилласантай таарч байгаа байх гэж итгэж байна. За дараагийнх нь. За энэ дээр болохоор яг үхээр бид их тайван шинжилгээ хийгээд энэ бол бичлэгийн стандарт байхгүй. Ерөнхийдөө та бүх маань их тайван шинжилгээгээд хэрхэн дүгнэх вэ гэдэг нь. Тэгэхээр хэлбэр, зах ирмэг, тогтоц, хэл хязгаар, эхо ойлч шинж тэмдэг нь за дууны дэлгөөний арын сарнил байна уу, шохоочлол байна уугүй юу гэдгийг дүгнж өгнө гэсэн үг. За мэдээж орон нутагт хийж байгаа шинжилгээнүүдээр магадгүй color doppler-ийн горин байхгүй бол тэрийг заавал оруулах шаардлагагүй байх нь. За хэрвээ байгаа бол биднээс нэмэлтээр ашиглавал их сайн байх нь. За тэгээд энэ дээр яг нь дүгнэлт өгнө. Дүгнэлт нь болохоор нөгөө Байрац категориороо категори 3 гээд зөвлөгөөн дээр 6 сарын дараа давтан их тайван шинжилгээ хийхээ гэдэг үнсэн байна. Тэгэхээр 6 сарын дараа гэдэг маань энэ нь хоргоо үүсвэр байна гэсэн үг байна. За тэгвэл дараагийн төрслөлийг бас үнэлээд үзээрэй. За үнэлээд дууссан байх гэж бодож байна. За шалгаад үзье бүгдээрээ. За та бүхний таамагласантай ижилхэн байна уу? За зөв бус хэлбэртэй, бичил долгионтой, параллел бус, эхогенний хүрээ үүсгэсэн, эхо ойлт багтай, за дууны долгионы арын сарнилт ихссэн, дотроо бичил шохоочлолттой үүсвэрт өөрчлөлт байна гэдэг. За тэгээд нэмэлт өөрчлөлт сайн харагдахгүй байна. Тэгээд энийг маань Байрац категориор 5 гэж үнэлсэн байна тийм ээ. Тэгээд 5 дугаар үнэлгээ заавалчгүй биопси авахаа. Энэ бол хортой хавдрын шижигтэй байна гэдгийг зааж өгсөн байна. За дараагийнх нь. За дараагийн дүрслэлийг үнэлэхэд оролдоод үзээрэй. Хэлбэрийн хувьд, хэл хязгаарын хувьд тэ тогтцсон ямар байна? Орчны эдээсээ ялгаралтай байна уу? Эхо шинж тэмдэг нь ямар байна гэд тийм ээ. Дууны долгионы арын сарнил байна уу? Шохоочлолт байна уу гэх мэтчлэнгээр.
За шалгаад үзье. За зөв бус хэлбэртэй байна тийм ээ. Ерөөсөө хэлбэр төрсөн тодорхой бус байна. За мөн цацарсан зах хэрмэгтэй байна тийм ээ. За босоо зовн байна. Ерөнхийдөө өндөр нь өргөнөөсөө илүү. Эхогены хаалга үүссэн байна. Яг тоочны бүр их гоё тийм жигд зах хэрэг харагдахгүй шүү дээ тийм ээ. За мөн эхо ойлт багтай үүсгэр байна ойлгомжтой. Мөн нөгөө акус өксөдөр тэр чигээр доошоо өгчихсөн. Шохоочлт бол ерөөсөө харагдахгүй байна. За тэгэхээр дүгнэлтэн дээр юу гэхээр баяр атсараа категори 5 бас л биопси авах гэдэг үнэлгээ өгнө. За тэгэхээр сая ингээд өрсүүдийг харахад яаж ийн гэсэн үг хоргүй болон хортой үүсгэрүүд бол эрс ялгаатай харагдаж байна те баяр атс 5 гэх тусмаа категори нэмэгдэх тусмаа хортой үүсгэр болоо явчихж байна тийм ээ. За тэгэхээр эхний дүрслэл дээр болохоор их цэвэрхэн зах хэрмэгтэй, жигд зах хэрмэгтэй нэгэн төрлийн бүтцтэй их ойлт багассан хэвтэй зовон үүсгэр байна. Ямар суудсчлт байхгүй тийм ээ. Сүүдэрчлэлт байхгүй. Ямар нэгэн эмгэг эхогены хаалга үсээгүй. Тэгвэл дараагийнх нь болохоор босоо зовон тогтцтой. За тэгээд цацарсан хэм маягтай ийм үүсгэр байна тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө хоргоо үүсгэрийн шинж нь бол 100% хэлбэртэй үйл ялэг долгионцсон хурамч нэмгээ хантай байдаг. За тэгвэл хортой үүсгэрийн шинж нь болохоор зөв бус хэлбэртэй, зах хязгаар нь тодорхой бус бичил долгионтой, шохоожилттой, салбарлсан хэм маягтай, мөн сувгийн өргөсөл хавсарсан байж болно. Төвийн сүүдэрчлэлт голцоо өгдөг байгаа. Тэгэхээр нөгөө акустик сүүдэр их өгдөг. Эхо ойлт багассан буюу бүтэц нэг төрлийн бус. Өндрийн хэмжээ нь өргөний хэмжээнээс их буюу арьстай параллел бус гэсэн энэ шинж тэмдгүүд бол ер нь хортой үүсгэрийн шинж байдаг. За тэгвэл аль нэг энэ их тайван шинжээрээ аль нэг хэсгээрээ хортой үүсгэрийн шинжийг агуулсан байх юм бол энэ маань яг нь эргэлзээтэй үүсгэрийн шинж болоод өгчдөг. За тэгэхээр биднээс яг нь үнэлгээний категори юу гэж дүгнэдэг вэ гэхээр категори 0 гэдэг нь бүрэн бус. Бүрэн бус буюу заавалчгүй нэмэлт шинжилгээ шаардлагатай. Эцсийн дүгнэлтийг хийхин тулд нэмэлт шинжилгээ шаардлагатай, тодруулах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн эхоогоор дүгнэлт өгч чадахгүй нэ гэсэн үг. Нэмээд маммографийн шинжилгээ хийдэг юм уу, өөр ямар шинжилгээ вэ тийм ээ. За лаборатори дээр хөхний хавдрын маркер үнэлж болно. За дээрэс нь MRI шинжилгээ хийж болно. Болохгүй бол мамма сцинтиграфи буюу цөмийн шинжилгээ хийж болно тийм ээ. За биопси авч болно. За тэгвэл категори 1 гэдэг нь бол сөрөг зүгээр эрүүл хөх. Ямар ч эмгэг илрээгүй үүсгэргүй. Категори 2 гэдэг нь болохоор хоргүй үүсгэрүүд. Энд болохоор хортой хавдрын шинж тэмдэг байхгүй. Одоо цэвэр юм simple cyst юм уу? Энгийн уйлынхаа байх жишээтэй тий. За энэ тохиолдолд бол наснаас хамаарч давтан үзлэг хийдэг байгаа. За категори нас өндөр байх тусмаа л ер нь эрсдэл болоо явцдаг учраас яадаг вэ гэхээр энэ тохиолдолд ахмад насны хүмүүст бол илүү ойрхон хугацаанд хянах шаардлагатай гэсэн үг. За категори 3-ийн хувьд бол хоргүй байх магадлалтай. За энд бол хортой шалгуур илэрхгүй. Жишээ нь фиброаденом. За мөн богино хугацааны давтан үзлэг хийдэг энэ тохиолдолд. Тэгэхээр категори 3-ийн хувьд бол яг вөхөр эдэн үүсгэр үүссэн байгаа учраас уйлынхаа биш идэрхэг юм бүтцүүд үүссэн байгаа учраас харьцангуй богино хугацааны давтан үзлэг буюу 3 сарын хяналтыг илүү зохимжтой гэж үздэг. Бүр шаардлагатай бол 1 сарын дараа ч гэсэн давтан харж болно гэсэн. Томрол байна уу гэдгийг шалгах гээд байгаа. Өөрчлөлт орж ирэх нь үү гэд. За дараагийнх нь категори 4 хортой байх с жигтэй. Энэ бол хортой байх магадлал бага боловч эргэлзээтэй. Нөгөө эргэлзээтэй үүсгэрүүд ороод ирэх нь шүү дээ. Тэгээ зайлшгүй эдийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд эсвэл их том хэмжээний үүсгэрүүдийн үед бол биднээс категори 4 гэдгийг тавьж өгнө. Тэгэхээр suspected lesion гэж яриад байдаг. За категори 5-ын хувьд бол хортой байх өндөр магадлалтай, зохиарах хэмжээ авах шаардлагатай. Категори 6-гийн хувьд бол хортой. Яг мислаар аваад тэгээд хортой нь батлагдсан гэсэн үг. Эдийн шинжилгээгээр хортой нь нотлогдсон гэсэн үг. За тэгэхээр одоо бид энэ хитавын шинжилгээгээ дүгнэхдээ хөхний хитавын шинжилгээг эргээд зүүн хөхний 12 цагийн орчимд тийм ээ. За тэгээд энэний дараа яг нь хөхний довчноос тэдэн сантиметр аслагдсан 3 см зайд гэж бичсэн байна тийм ээ. Тэгээд зах хэрмэг тод бичил долгионцсон хэлбэртэй. За эхо ойлт багсан үүсгэр байна гэх мэтчлэнгээр яг нөгөө илэрсэн өөрчлөлтүүдэд тоочод биччихнэ. За заавал өөрчлөлт илэрхгүй бол тэр болгоныг заавал тоочих шаардлагагүй гэсэн. Илрээг өөрчлөлтүүдийг. За эсвэл та бүхэн маань яг нөхөр саяын хөхний хитавын уншилгааны төрөний нөгөө нэг хийгээд байсан юм нөгөө шууд бөөрн гэлцсэн шүү дээ тэ тэрүүн шиг яг тэмдэглээд явчих болно тэр юугаа тавиад тэр хүснэгтээ тавиад. За тэгээд дүгнэлт нь болохоор заавалчгүй дүгнэлт оруулж өгнө. Категори 3 зүүн хөхөнд хоргоо авдрах магадлалтай 6 сарын дараа хитавын шинжилгээр хянана гэдэг. За энэ дээр бол 6 сарын дараа хитавын шинжилгээр хянаж гоо категори 3 дээр. За манай Монгол орны хувьд бол та бүхэн маань
харьцангуйгаар одоохондоо мэрэгшээгүй байгаа тохиолдолд болж л өгвөл 3 сар богино хугацааны хяналтыг илүү чухалчилж үзээрэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.